заполонили береговую линию. 130 гаруй дэлхий иргэдээр шидэгджээ. Японы иргэн хамгаалалтын албаны ажилтнууд Ибараки арлын Хоккайдо хотын оршин суугчдын дэмжлэгтэйгээр хүйтэн уур амьсгал Адар бороог үл ажран тус Иран дахь далайн иргэдээр шидэгдсэн дэлбэнүүдэд туслах ажлыг хийсэн байна. Тэдгээр дэлбэнүүд хүч чадалгүй сулдсан учраас өөрсдөө далаараа буцаж орж чадахгүй хүрсэн бөгөөд иргэн дагуу бараг 10 км зай шидэгдэн дарахсан. Тэдний ихэнх нь биедээ гэмтэл авсан юм а. Аврах ажиллагаанд орон нутгийн сайн дурынхан туслан шархтаж гэмтээгүй дэлбэнүүдийг иргэн хамгаалтын хөлөг онгоцоор тээвэрлэн эргээс зайдуу тэнгисийн гүний усанд буцаан тавьж харин шархтай хэсгийг нь тусгай эмнэлэгт хүргэсэн байна. Дэлбэнүүд иргэдээр шидэгдсэн сүүлийн тохиолдол 2011 оны 3 дугаар сарын 5-нд болж байсан бөгөөд тухайн үед 52 ширхэг өргөн хоншорт дэлбээ иргэдээр шидэгдэж байсан билээ. Дэлбэн болон халимууд хуурай газар дээр олноор шидэгддэг энэхүү үзэгдлийн шалтгааныг олохоор эрдэмтэд олон 10 жил толгоогоо гашилгаж байгаа ба за эдгээр тохиолдлуудын 90% нь нарны итгэвжил буурсан үедээ давхцаж байгаа гинэ. Америкийн нэгдсэн улс руу нэвтрэх газар доогуур хонгилын хаалгыг шкапаар халахсан байжээ. Америк нэгдсэн улсын хилийн дэргэд оршдог Мексикийн Тихуана хотын нэгэн байшинд хараахан дуусгаж амжаагүй газар доогуур хонгил байгааг илрүүлсэн байна. Хонгилын орон хаалга энгийн шкап метр халахвчлагдсан байсан юм. За хонгил уртаараа 150 м орчим бөгөөд бараг дуусах төгсөн. За дотор нь гэрэл захилгаан агааржуулдаг хүртэл суйрлуулж амжсан байна. Уг хонгилын гол зориулт нь хар тамхи зөөвөрлөх, мөн хууль бусаар хүмүүсийг хил нэвтрүүлэхэж чиглэгдсэн юм байна. Уг байранд 9 хүнийг баривчлан 20 кг марихуан хураан авсан байна. Хоол хийгээд л генесийн номонд бүртгэгдлээ. Нэг өдөр нэг цаг хамгийн олон хүн төрлийн хоол хийж генесийн амжилтыг эвдээд буй үндэстэн бол манай урд хөрш хятад. Тодорхойлбол тус улсын Хинамужи 18 хотод нэг цагт нийтдээ 17 мянган хүн цуглаж дүрс бичлэг үзэнгээ Баншиг дэлхийн хамгийн том хоолны сургалтанд хамрагдаж генесийн өмнөх амжилтыг эвдэн рекорд тогтоосон байна. За энэхүү арга хэмжээ 50 минут үргэлжилсэн байна. Албан ёсоор 17 мянган хүн тус арга хэмжээнд оролцсон ч тэдний дундаас хамгийн амжилттай хийж чадсан хүний тоо за нийтдээ 4613 хүн байсан байна. За эдүүгээ хүртэл дэлхийн хамгийн том хоолны сургалтанд хамрагдаж нэг цагт адил төрлийн банш хийж генесийн номд бүртгэгдэж байсан хүний тоо 3687 байжээ. Хэд даврагч бүлэглэл түүхийн дурсгалуудыг сүйтгэсээр байна. Халифын Вантус бүлэглэл Иракийн Нимрут хотно байрлах түүхийн музейд халдаж 3000 жилийн настай түүхийн гэрж болсон чулуу ханыг эвдэлсэн тухай BBC агентлаг мэдээллээ. Тус бүлэглэл өмнө нь Мосул хот дахь эртний номын санг дэлбэлсэн. Мосул хотын төв номын санд Иракийн соёлын өв хэмээн тооцогддог ховор ном, гар бичмэлүүд бүгд устсан юм а. За үүний дараа дахин хэд хэдэн түүхэн дурсгалуудыг устгаж дэлбэлсэн нь тус улсын түүхийг арчиж үгүй хийх гэсэн оролдлого хэмээн албаных нь мэдээлж байгаамаа. За энэ бүлэглэлийн чулуу ханыг нурааж байгаа 10 минут үргэлжлэх видео бичлэг бидний дараагийн зогсоол Багдад хот гэсэн байна. За Сирийн ерөнхийлөгч Башар ал-Асад болон Иракийн ерөнхийлөгч Абдул аль-Хадинаар за нэгдсэн үндэсний байгууллагаас эртний түүхийн гэрж басан дурсгалт зүйлсийг хамгаалахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.